Ихсэн. За ямар ч хэлсэн сайн байцгаана уу? Лайв үзэж байгаа залуучуудаа. Сайн байцгаана уу? За манай Groove TV-ийн маань нээлжтэй одоо ивэнтээ уламжлалтаа хийхээр тоолцоод нэлээд завгүйгүйгээд явлаа. Хэсэг хугацаанд ямар ч хэлсэн 14 хоногийн хугацаанд та бүхэнтэйгээ холбоогүй байсан боловчлаарай тий. За тэгээд өнөөдөр ярих 3 чухал сэдвийн талаар энэ description тайлбар хэсэгтээ бидэд оруулчихсан байгаа. Тэгээд өнөөдөр хэд хэдэн гоё 3 зүйлийн талаар ярилцъя гэж манай гоёхан маань өөрөдөө шийдсэн байна. Тэгээд хамгийн эхлээд маргаашийн тэр бунтан бол за дараа нь болохоор тийм ээ бид нэр одоо яг хинбэ. Тэгээд манай 3 дугаарт нь болохоор манай энэ зохиогдож байгаа ивент маань яг юуны талаар явагдах вэ гэдэг талаар товчхон мэдээлэл өгөөд тэгээд ивентийнхаа товыг бас талент нь зарлаад өнгөрөх юм аа. Ямар ч гэсэн маргаашийн тэр бунтан гэдэг одоо бид 3 гаргаж ирсэн энэ пэйж энэ юуны болохоор ерөөхдөө маш энгийнээр тайлбарлаа тийм ээ. Тэр бум төрөхтэй хүний талаар биш ээ. За тэр бум төрөг олох хүний сэтгэлгээний талаар яриад байгаа юм. За тэгэхээр ямар ч тач гэсэн энэ сэтгэлгээ гэж юу гэдэг вэ гэхээр маш энгийнээр тайлбарлаад өгөх тийм ээ. Магадгүй та 10 жилийн физикийн багш байлаа гэж бодоход тэр хүн өөрөө тэр бумыг олох сэтгэлгээ гэдэг зүйлийг заахгүй ч гэсэн хүүхдүүдэд маш сайн зүйлийг зориулаад заадаг байна. Магадгүй тэр сонсогч дундаас нь тийм ээ төрсэн хүүхдүүд нь яадаг вэ гэхээр магадгүй тэр бумын сэтгэлгээ тэр физикийн хичээлээс олж аваад физикийн чиглэлээр амжилт гаргаад өнөөдөр тэр бумд олжтой болсон. Тэр бум төрөхтэй болсон. Тэр бум төрөв явраа мороо за юу гэдэг те тийм тэр бум төрөхтэй болчихсон байвал энэ бол ерөөсөө багшаас нь үндсэлтэйгээр тэр бумын сэтгэлгээг олж авсан байгаа гэдгийг одоо бидэд ерөөдөө хэлгээд цаашид одоо энэ сэтгэлгээний талаар хамтдаа суралцаад хамтдаа хөгжөөд явах талаар ярилцж байгаа юм аа. За ямар ч байсан эхнийхээ зүйлээр бол маш товчхон тайлбар өгөх гэж хичээлээ. Тэгээд өмнөх одоо 9 сар тийм ээ 10 хоногийн турш Дорн тамгийн Chowsat байр бид одоо unlock mindset гэдэг юмтэй 10 хоногийн турш хийж амжилттай дуусгасан байгаа. Тэгээд Дорн тамгийнхаа залуучуудад амласан зүйл байгаа. Тэр бүгдийг тун удахгүй хийх болно. Та нар минь бидэнтэй хамт байгаад маш их баярлалаа гэж хэлмээр байна. За ямар ч байсан комментээр орж ирсэн Дарамроос те амжилт хүсье баярлалаа гэж. Баярлалаа маш их баярлалаа биднийг дэмжиж байгаад маш их баярлалаа. Тэгэхээр за хоёр дахь сэдвүүрөө орох тийм ээ бидний зохиох гэж байгаа workshop event хэрхэн явагдах вэ? За магадгүй зарим нэг Улаанбаатарт байгаа хүмүүс маань бидний Улаанбаатар entrepreneur social гэдэг ивентээр танил болсон байж магадгүй. Гэхдээ энэ ивентээс бид нэр шал өөр зүйлийг хийдэг залуучууд байгаа юм шүү. Энийг одоо ойлгоод ялгааг нь манай ивент дээр ирээд хүрэлцэн ирээд ойлгоод биеэрээ оролцоод хийгээд яг үр дүнгээ гаргаад явахаар бид нэр хуучин зүйлээ хийгээгүй цоо шин зүйлүүдийг те амьдралд хэрэгтэй бизнес хэрэгтэй хувьд хэрэгтэй тэр зүйлүүдийг ярилцаад workshop байдлаар хийгээд практик ажил байдлаар хийгээд явах ийм 2 өдрийн ивентийг зарлах гэж байгаа. Тэгэхээр энэ 2 өдрийн ивент маань бид нэр манай Groove team-ийн маань өнгөрсөн ивентүүдээр цаашид бусдад одоо хүнс нь маань юу вэ гэхээр бизнесийн систем гэдэг зүйлийг бид нэр тухайн байгууллагаар гаргаж ирэх тухайн хүн дээр гаргаж ирэх тийм зорилготой ийм баг хамт олон байна. Тэгээ ямар ч байсан бидний энэ систем гэдэг зүйл тийм ээ өмнө Улаанбаатар entrepreneur social гэдэг тэр ивентийн агуулгаас шал өөр зүйл байгаа юм шүү гэдгийг хэлмээр байна. Ямар ч байсан систем гэдэг зүйлээ хамгийн ихэнд хүрэлцэн ирж байгаа тийм ээ 2019 оны 10 сарын 12-нд хүрэлцэн ирж байгаа тэр бизнес эрхлэгчд болоод бизнесийнхэн маань яг юу байдаг талаар ойлгож авна. Тэрэн дээр бид нэр хоёр зүйлийг одоо жишээ болгоод практик байдлаар тайлбарлах болно. Байгууллагын соёл гэж юу вэ? Байгууллагын бүтцийн талаар тийм ээ ингээ ойлгуулах хэмжээний тэгээд сургалт, ивент, workshop тийм ээ явуулах болно. Ямар ч гэсэн та бүхнийг 2019 оны 10 сарын 11 болон 12-ны 10 цагаас 13 цагийн хооронд явагдах 2 өдрийн ивенттэй хүрэлцэн ирэхийг урьж байгаамаа. Тэгээд манай ивент дээр маш гоё зүйлүүд болно. Энэ нь болохоор ерөнхийдөө та яг өөрийгөө бизнесмен эсвэл бизнес хийх гэж байгаа хүн гэж
тодорхойлж байгаа бол хүрээд ирээрээ та нартай зориулаад бид нар байгууллагын соёлыг чинь тийм ээ байгууллагын чинь бүтцийн талаар хамтдаа ярилцаад тэгээд боломж гаргуул шууд байгууллага дээр чинь одоо суулгах тэр үрийг тарих гад энэ ивэнтээ зохион байгуулж байгаа. Дээрээс нь манай дээр энэ 2 өдрийн турш ивэнт дээр манай хүний нөөцийн чиглэлээр яг мэрэгсэн ISO 2001 гэдэг хүний нөөцийн системийн стандартыг та нартай одоо яг хүний нөөцийн мэрэгжлийн чиглэлээр та нартай хуваалцах мэрэгчлэн байгаа. Мөн аудит татвар юу гэдэг санхүүгийн чиглэлээр зөвлөгөө өгөх бас манай багийн хүмүүс маань мэрэгжлийн тийм хүн байгаа. Тэгээд энэ болгоныг ямар ч байсан системтэйгээ холбоод уялдуулаад та нар мэдээд аваасаа гэдэг үгнээсээ манай unlock тийм mindset ивэнтэн дээр хүрэлцэн ирээрэй гэж урьж байгаа юм аа. Ямар ч байсан мэдээллийг бол маш их түгэн мэдэхгүй байгаа зүйлүүдээ бид нэр тайлбар дээр уцс болоод бүртгүүлэх хаана болох талаар маш дэлгэрэнгүй тайлбарыг өгөх болно. Тэгэхээр ямар ч байсан ивэнт маань яаж зохион байгуулагдах вэ гэдэг дээрээ хэдүүлээ жоохон ярилцаа явуучих. Тэгэхээр манай ивэнт болохоор ерөнхийдөө анхнаасаа хувь хүн талаасаа тийм ээ орж ирээ та өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэж авахаас гадна ямар бизнест амжилт олох вэ? Таны бизнес чинь нэгэнд эхэлчихсэн бодвол бизнесийнхаа системийг хэрхэн бүрдүүлэх вэ? Тэр дундаа хамгийн анхлагч болсон байгууллагын соёл, байгууллагын бүтцээ хэрхэн өөрийнхөө бизнес дээр одоо суурьшуулах вэ? Үрээ тарих вэ? Тэр тал дээр чи бидний мэрэгжлийн зүгээс консалтингийнхаа зөвлөгөөгөө өгөөд дээрээс нь санхүү болоод хүний нөөцийн маш том зөвлөгөөнүүдийг давхар өгөөд явах болохоор ямар ч байсан та манай workshop event дээр маань хүрэлцэн ирээд маш гоё мэдээллүүд, маш гоё зүйлүүдийг бизнестэй яг өөр дээрээ буулгаж аваад event-ээс маань одоо буцах болно гэдэг нь амлаж байгаа юм. За тэгээд жишээ болгоод яах вэ тийм ээ? Байгууллагын бүтцийн талаар нэг жоохон тодорхой зүйлүүдийг хэлээд өгöd. Байгууллагын бүтэц болохоор ерөнхий яригддаг зүйл тийм ээ. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Монгол гэлтгүй дэлхийд даяараа үйл ажиллагаа явуулж байгаа. Бүхэл бичил жижиг дунд том корпорациудын өөрсдөө хүний нөөц болоод байгууллагын бүтцтэй байгаад идэв. Тэр бүтцийг одоо зүгээр нэг тийм том компаниуд хийждэг зүйл биш юм байна. Манай групп тимийнхэн ч гэсэн тийм ээ. Яг ингээд багц суурилсан бүтцийг ингээд аваад хэрэгжүүлээд явж байгаа. Энийхээ үр дүн хүрээ одоо хүртээд цаашдынхаа ирээдүйн үнцнийг бий болгоод ингээд явж байгаа. Тэр талаа бас хооцох болно. Тэгэхээр байгууллагын бүтцийн талаар матрицсан бүтэц за одоо юу гэдэг салбарлсан бүтэц одоо маш олон төрлийн бүтцүүд байдаг. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө байгууллага багц суурилсан бүтцийнхаа талаар жоохон та нартай хуваалцах тийм ээ. Бичиг жижиг дунд бизнесийн багц суурилсан бүтэц байвал ямар даваа талтай байдгийг, ямар сул талтай байдгийг энэ талаар жоохон хуваалцах юм. Тэгэхээр бүтэц гэдэг бол ерөнхийдөө манай байгууллагын үйл ажиллагаа болоо шийдвэр гаргаж цаашлаад орлого зардалтай маш нарийн уялдаа холбоотой байдаг ийм зүйл байна. Тэгэхээр бүтцийг жижиг бичиж жижиг дунд бизнесийнхэн маань ерөнхийдөө орхигдуулаад зүгээр өөрийнхөө ингээд яваад байдаг. Энэ дээр нэг багасаа алдаа гаргадаг талууд ажиглагдсан. Ялангуяа Дорн тамгийн чавс одоо хийсэн unlock mindset ийм 10 өдрийн турш явагдсан ивент дээр маань бизнес эрхлэгч залуучууд маань ирээд тийм ээ. Ингээд яг хүний нөөц болохгүй байна, зардал санхүү болохгүй байна гэж маш их олон зүйлүүдийг ярьж байгаа боловч та нар яг ямар бүтцтэй талаар ярилцсан уу? Та нар яг ямар бүтцээр явж байгаа гэхээр энэ дээр хариултгүй байгаад байсан байна. Тэгэхээр энд системээс ахуулаад систем нь яг ямар хүний нөөц, ямар одоо санхүүгийн систем, ямар одоо байгууллагын маркетингийн систем, байгууллагын бодлогын систем, байгууллагын одоо бүтцээр яваад байгаа. Байгууллагын ямар соёлтой вэ гэдэг хүртэл тодорхойлж чадаагүйгээсээ болоод өнөөдөр 10 жилийн өмнө байгуулагдсан компани өнөөдөр яг тэр 10 жилийн өмнө байгуулагдсан чигээрээ өнөөдөр яваад байгаад нэг алдаа байгаад байсан. Тэгэхээр товчхондоо бид багц суурилсан бүтцийн талаар нэг жоохон зүйлийг ярих тийм ээ. Би энд нэг жоохон ярих зүйлээ тэмдэглэсэн байгаа. Энээс хараа явж байгаа болохоор та нар ойлгоорой. Тэгээ ямар ч байсан байгууллагын багц суурилсан бүтцийн талаар ярихад бол ерөнхийдөө нэг гүйцэтгэх захирал гэж бол байдаг. Айлч байгууллага том ч вэ, жижиг ч вэ. Тэгээд багц суурилсан системийн нэг давуу тал нь гүйцэтгэх захиралтай байдаг боловч багийн нэг өдөрдөгч, багийн ахлагч, багийн гишүүдээс бүрддэг ийм систем байгаа. Тэр систем маань яаж ажилладаг вэ гэхээр хэдийгээр гүйцэтгэх захирал маань чиг үүргээ өгдөг боловч одоо багийн нэг хэсэг болж өгдөгөөрэй. Одоо ялгаатай байдаг. Бусад одоо багийн бүтцүүдээс, байгууллагын бүтцүүдээс ялгаатай байдаг нь багийн нэг гишүүн, багийн нэг бүрдэл хэсэг гэж явдгаараа одоо багц суурилсан бүтц бол өөрөө ялгаатай байдаг.
Тэгээ давуу тал нь юу байдаг вэ гэхээр мэдээж хэрэг мэдээлэл одоо маш хурдан гарах боломжтой байдаг. Дээрэс нь за яг ингээд давуу тал ингээд манай ивент дээр үргэлжлүүлээд маш олон давуу талыг та нар мэдэж аваад байгууллагатай хэрэгжүүлж болохоор байна уу үгүй юу гэдгийг манай баг хамт олонтой ярилцж байгаа тийм ээ. Баг зүйлс нь болоод одоо бусад манай ивент дээр яригдах бүх бүтцийн талаар та нар маань хуваалцаад аль нь манай байгууллагт яг тохиромжтой байдаг дээр санал зөвлөгөө аваад яваарай гэж үгүй. Мэдээж хэрэг бас сая давуу талаа жоохон ярьчихсан тийм ээ. Тэгэхээр сул талаа ч гэсэн өнгөцгөө ярихад бол мэдээж хэрэг багц хөрсөн системийн бүтцийн талаар сул тал нь юу байдаг вэ гэхээр нэгдүгээрт бол нэг багийн чадвараас хамаарат байгууллагын үйл ажиллагааг нөлөөлөх тийм онцлогтой байдаг. Өөрөөр хэлбэл багийн гишүүд маань мэдлэг чадвараа өгж байгаа сул байвал байгууллагын үйл ажиллагаа ерөөхдөө сул явагддаг. Бас нэг юм сул талтай байдаг. Тэгээд энэ өшөө олон маш олон анхаарах зүйлүүд байгаа. Тэрнийг бид нэг ивент дээр та бүхэнтэй ямар ч хэсэг хуваалцах болно. Тэгээд байгууллагын соёлын талаар ч гэсэн маш их мэдэхгүй зүйлүүд байдаг тийм ээ. Манай удирдлагууд мэддгүүд нь ч гэсэн магадгүй ивент дээр ирээд энэ талаар хуваалцаад ярилцаад явж болно гэж хэлмээр байгаа. Ямар ч хэсэг байгууллагын соёл, байгууллагын бүтцийн талаар дээрээс нь бизнес сэтгэлгээтэй холбоотой, бизнес үйл ажиллагаатай холбоотой яг практик ажлыг хийсний дараа таны одоо маргаашийн хийх үйл ажиллагаа арай одоо юу гэдэг тодорхой одоо зөв болоод явах тий зэгцтэй болоо явчихна гэдэг дээр бол та бүхэн маань эргэлзээгүй байх болно. За тэгээд 3 дахь бидний одоо энэ лайв хийж байгаа 3 дахь асуулт нь бид нар хинбэ? Бид нар group team бид нар тийм ээ та нарын адил нэгэн үе тэнгийн сэтгэлгээний хувьд тийм ээ гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бид нар та нарын нэгэн адил гэхдээ бид өөрсдийгөө өнөөдөр тийм ээ бусадтай өөрсдөө мэддэг чаддаг тэр зүйлээ өөрийнхөө зүйлээр гаргаж ирээд хуваалцах бэлэн байгаа залуучууд юм шүү. Бид нэр цаашаа энэ мэдээллийг зөвхөн Улаанбаатар хоттой гэлтгүүгээр өглөө орон нутагт бизнес эрхэлж байгаа, бизнес эрхлэх гээд ингээд зориглоод явж байгаа. Дээрээс нь бизнес ямар бизнес эрхлэхэж мэдгүй байгаа тэр залуучууд цэг зөвлөгөө өдөрдмж өгөх юу тийм залуучууд байгаамаа гэж зүгээр товчхондоо танилцуулж. Эсвэл хаана байгаа вэ гэж бидэд манай багийнхан маань сайн байна уу баяраа. Тэгээ манай багийнхан маань одоо ямар ч Улаанбаатар хотод байгаа. Тэгээд ямар ч манай лайв үзэж байгаа та нартай маш их баярлалаа. Тэгээд манай ивентийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид нэр тун удахгүй тайлбар хэсэгтээ маш их тодорхой зүйлүүдийг оруулж өгөх болно. Дээрээс нь манай ивентийн талаар мэдээллийг маргаашийн тэр пункт ингээд энэ лайв явж байгаа хуудсан дээр дэлгэрэнгүй тайлбарлаад өгчихсөн байгаа. Хаана болох ч байгааг бас тайлбарлаад зааварлаад өгчихсөн байгаа. Хэрхэн яаж бүртгүүлэх, хэнтэй яаж холбогдох бүх зүйлүүдийг хэлээд өгчихсөн байгаа. Ямар ч байсан энэ лайв дээр тунхдахгүй зарлаа явуулчих бид нэр одоо энэ хагас сайн бүтэн сайнд 2 өдрийн зохион байгуулж байгаа. Энэ талаар ерөнхий мэдээлэл өгөхөд өнөөдрийнхөө лайваа бид гурав хийсэн байнамаа. За ямар ч байсан маргаашийн тэр пункт гэж хэмбэ бидний зохиох гэж байгаа тэгээ workshop ивентийн тухай яг юу яригдах вэ? Хин ямар зөвлөгөө өгөх вэ гэдэг зүйлээ бас нэг товчхойлжлаа. Бид хэмбэ гэдгээ бас мөн адил товчхойлсон байгаа. Доронтод болох уу гэж за энэ асуулт ороод ирсэн байна. Бидэд доронтод ямар ч байсан 10 өдрийн турш Tandoc Mindset гээд хувь хүн болоод бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх ивэнтээ явуулсан байгаа. Тэгээд энэ талаараа мэдээж хэрэг ивэнт дээр бизнес хичээл болгоод тун утгагүй маргаашийн тэр пунктын гэдэг юун дээр групп дээр оруулаад явах болно. Тэгэхээр энэ бизнес сургалтаас маань хоцрохыг хүсэхгүй байгаа бол маргаашийн тэр пунктын гэдэг групп дээр ороод ирээрээ бизнес гэдэг маш олон цуврал хичээлүүдийг та нарт өн төлбөргүй хуваалцах болно. Тэгээд энэ сэдвээр ингээд орчих чи тэгээд доронтод болно бид дахиж очино ямарч байсан. Тэгээд дахиад эргүүлээд өнөөдрийнхөө сэдврөө ороход тийм ээ Tandoc Mindset workshop event ихэ талаар жоохон дэлгэрэнгүй тайлбарлаад өгөхөд тийм ээ бид 2 өдрийн турш Аз урт цагааны чанга хойно байрлах Аз ресторан дээр 2 өдрийн турш одоо 10-аас 1 цагийн хооронд ивэнтээ зохион байгуулах гэж байгаа. Тэгэхээр та нэг таксаар 2 өдрийн workshop ивэнтэд оролцох боломжтой байгаа. Энэ workshop ивэнт дээр яг юу болох вэ гэхээр та бизнес сэтгэлгээ, бизнес хийж байгаа болов магадгүй та бизнес хийх гэж байгаа болов тийм ээ байгууллагын бүтцээ хэрхэн бий болгох, багийн бүтцээ хэрхэн зохион байгуулах, байгууллагын соёлоо цаашид хэрхэн авч явах вэ? Байгууллагын
багийн соёлыг хэрхэн бий болгох талаар нарийн мэдээлэл авах болно. Тэгээд магадгүй байгууллагын бүтцийн талаар сонирхож байгаа бол та энэ лайвыг дахиж үзээд багахан өгсөн жишээг дахиад үзээд аваарай. Дээрээс нь илүү их мэдэж авахыг хүсвэл манай ивент дээр хүрэлцэж ирээрэй гэж урьж байна. Тэгээд ямар ч байсан өнөөдрийн манай ивент бол мэдээллийн чанартай зард хүрэх шинжтэй лайв байгаа. Тэгээд тунуудахгүй бид нэр яг үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээллүүдэд дахин лайв хүргэх болно. Энэ тал дээр манай хоёр маань санаа оноо нэмэх байвал одоо тавсаагаас эхлээд магадгүй тийм ээ байгууллагын багц суурьсан бүтцийн талаар бид нэр одоо хэрэгжүүлээд явж байгаа энэ талаараа хуваалц гэдэг асууя тийм ээ. Одоо болохоор бидний бас манай багийн хийгээд байгаа зүйл үнэхээр тэр бомтон яаж бий болдгийг зөвхөн ганцаараа нэг хүн мундаг байлаа гэд одоо тэр бомын тэр зүйлийг тэр бомыг бий болгох юм уу? Ерөөсөө багаараа ажиллаж багийн хүчийг ашиглаж тэгэхээр тэр бомтон болох боломж байдгийм а гэдэг зүйлийг бид нар бас өөрсдөө хэрэгжүүлээд явж байгаа. Энэ мэдж байгаа зүйлээ бусдаа хуваалцах гэж байна. Уламжлалт компани бүтцтэй зөвхөн захирал таалагдахын тулд ажилладаг. Зөвхөн захиралтаа одоо ажлаа тайлбарладаг тийм. Тэрнээсээ илүү сэтгэж байгаа ч гэсэн захиралт таалагдж болоо гэдэг нэг юм паритмас сэтгэлгээ хандлагатай байна. Тэгээ энэ дээр болохоор бид нар багаараа баг хүчтэй баг бид нар бий болж ийж тэр үсээд байгаа тэр нэг өөрсдийнхээ компаниг бий болгох юм аа. Энэ зөвхөн нэг мундаг хүн ерөөсөө байхгүй. Тэр нэг мундаг хүн байж болно. Гэхдээ тэр ганцаараа бол юу ч хийж чадахгүй. Харин үнэхээр олон чадвартай өөр өөрийн онцлогтой тэр залуучууд нэгдэж бие биенийхээ сул талыг нөхөж өөрсдийнхээ давуу талыг ашиглаад яаж хүчтэйгээр өөрсдийнхөө үн цэнийг нийгэмдээ бүтээх вэ гэдэг ойлголтыг бид нэр хүмүүстэй бас давхар өгөх гээд байгаа. Энийг ч өөрсдөө багаараа бас баталж харуулахыг хүсэж байгаа. Тэгэхээр энэ тал дээр яг бид нар ялангуяа яг бизнесээ эхлэж байгаа, эхэлсэн явж байгаа тэр системийг бий болгоог байгаа тэр компаниудад өөрсдөө бид нар мэдлэгийг хуваалцъя. Бүгдээрээ яг өөрсдөө таарсан системийг бий болгоод багаа бүрдүүлээд тэр хүсэж байгаа тэр компани үнэхээр тэр ямар хэмжээнд хүрэхийг та тэр хүсэж байгаа тэр компани бий болгох бүтээх боломжтой амаа гэдэг зүйлийг манай багийн зүгээс санал болгож байгаа. Тэгээд бид нар энийг ивент дээрээ хатаа ярилцаад яг танд та ямар компани бүтээх гэдэг юм. Тэр компани бүтээж юу яах гэдэг юм. Зөвхөн мөнгөний төлөө бид нар компани бүтээгээд байхгүй юу? Бид нар нийгэмдээ ямар асуудыг шийдэх вэ? Ямар үн цэнтэй зүйлийг бид нар бүтээх вэ гэдэг тэр залуучуудын нэг хүсэл байгаа. Тэр зөвхөн тэр бом төгрөгийн төлөө нэг яриаг байхгүй. Яаж тэр бом төгрөгийг бүтээж чадах тийм баг, тийм компаниг бий болгох вэ? Яаж тийм системийг бий болгох вэ гэдэг талаар бид нар илүү ярилцсан энэ асуудлыг. Тэгэхээр хүн болгоны бизнесийн систем бүтэц өөр байна. Тэгээд тэр тухайн бизнесийг бий болгосон удирдагч өөрөө яг ямар компаниг хүсэж байгаа, тэгээд ямар хэмжээтэй компаниг хүсэж байгаа гэдэг зүйл асар чухал байдаг. Яг тэрэндээ тохирсон өөрийнхөө системийг багаа бүрдүүлээд үнэхээр амжилттай боломжтой юм аа гэдэг зүйлийг бид нэр ивент дээр ярина. Тэгээд бид нарт бас өөрсдөө ч гэсэн яг энэ зүйлийг хэрэгжүүлээд үнэхээр багийн хүч гэдэг ямар зүйл гэдэг тий тэрийг бид нэр батлахын төлөө бас хичээгээд явж байгаа. Тэгэхээр яг энэ ивент дээр одоо очин олохгүй тий яаж явах вэ? Зүгээр л нэг ингээд нэг юм урсгалаараа биш. Тэгээд батлагтайгаар стратегтэй төлөвлөгөөтэйгээр яаж компани томруулах вэ? Яаж амжилттай явах вэ? Яаж багаа удирдах вэ? Энэ зүйлүүдийг бид нэр компани бүгдээрээ өөрсдөө нэг завхар модуль гаргаад явах боломжтой байна. Тэгэхээр яг уламжлалт одоо нөгөө уламжлалт компани систем байгаа шүү дээ. Зүгээр захирал тушаадаг тэрийг гүйцэтгэдэг. Тэгэл ерөөсөө захирал таалагдж окей болоо гэдэг юм.
Тэгэхээр баг болол ерөөсөө тийм биш. Тэр хүн өөрөө юу хийхийг хүсэж байгаа. Тэр хүн илүү сэтгэгээд магадгүй захирлаасаа илүү сэтгэдэг багийн гишүүн байж болж байгаа. Тэр чиглэлийн чадвартай хүмүүсийн багаа бүрдүүлээд тэр хүнийг тоглох тэр эрх чөлөөг нь олгоно гэсэн. Тэгээд тэр үүсгэн дагуулсан захирал зөвхөн багтайгаа харьцсан. Бага чиг үүргийн багийн тоглогчид тоглолтоо хий. Доошоогоо хүмүүстэйгээ харьцан тэр шийдвэрээ гаргана, тэр эрх чөлөөгийн үүсгэн дагуулж өгч чинь. Тэгээд баг өөрсдийнхөө багийн гишүүд өөрсдийнхөө хүссэн хэмжээгээр сэтгээд тоглолтоо бүх хайр найргүй хийн. Энэ бол үнэхээр бүр баг зугаалтаа тоглоом шүү дээ. Нөгөө талаа бид нар ажил гэж зовч хийх биш, харин ч аз жаргалтайгаар яаж нийгэмдээ үнцэнтэй зөвхөтэй вэ? Яаж нийгэмдээ байгаа асуудлыг шийдэх вэ? Хүн болгон тэр зүйлийг нийгэмдээ байгаа асуудлыг олгон харсан байдаг. Тэрийг яаж хэрэгжүүлэх вэ? Яаж нэг компани дээрээ илүү бүтцээ бий болох уу гэдэг тал дээр гацаад байдаг байхгүй. Тэрнээс биш хүн болгон зөвхөн мөнгөний төлөө бид нэр бизнес эрхэлдэг юм аа. Үнэхээр нийгэмдээ байгаа асуудлаа шийдэхэд бол тэр асуудлыг шийдэхэд бол тэр хүн ганцаараа чадахгүй байхгүй. Багаараа байж иж баг хамт олноороо ажиллаж иж энэ зүйлийг бид нэр энэ асуудлыг энэ Монгол хүмүүсийн асуудлыг шийдэж чадна. Бусдаар бол ганцаараа хинч юу ч хийж чадахгүй. Бид нар багаараа ажиллаж иж энэ зүйлийг бид нэр хийж чадна гэдэг. Тэр зүйлийг бид нэр хүмүүст ойлгуулахыг хичээж байгаа. Өөрсдөө ч нэг баталгахыг хичээж явж байгаа залуучууд байна. Бидний ивент дээр хүч ирээрээ тий асуудлуудаа бүгдээрээ ярилцаа шийдцгээе. Тэр гарц гаргалаа бүгдээрээ олцгаая гэдэг зүйлээ хэлмээр байна. За энд нэг хувийн чадвар асуулт ороод ирсэн. Та нар ямар бизнес эрхэлдэг вэ? Та нар туршлагатай юу гэж юм бэ? Дээрээс нь та нар Моникагийн баг уу гинэ. За яг гоё асуултууд баярлалаа. Бид зүгээр нэг лайв хийгээд маргаашийн тэр пункт ингээд пэйж ажиллаудаа тэгээд unlock mindset гэдэг юм тэгээд хүн ийм зүйлүүдийг хийгээ явдаг залуучууд биш байгаа. Дээрээс нь одоо жишээлбэл байгууллагатаар систем хийх бизнес одоо ялангуяа консалтинг чиглэлээр байгууллагатаар систем хийх үйл ажиллагаагаа нэг компанитай хийгээд явж байгаа. Тэрнийхээ үр дүн болоод гарч байгаа үйлдэлүүдийн талаар, үр өгөөжийн талаар тэр байгууллагын удирдлага болоод ажилчдаас нь сэтгэл аваа та нартайгаа хуваалцуулна. Бид нэр консалтингийн бизнесийг хийдэг хүмүүс байгаа. Энээс гадна бид нэр тэрбумтан маргаашийн тэрбумтан гэдэг сэтгэлгээний талаар ярих гэдэг. Тэрнээс маргаашийн тэрбумтан гэдэг одоо үг маань тийм ээ сүлжээ эсвэл одоо тэрбумтан төвөртэй хэрхэн болох вэ? Одоо тэрбум төврөө хэрхэн захиран зарцуулах гэдэг дээрээ бишээ. Та хэрхэн тэрбум төврийг олох тэр сэтгэлгээ танд байдгүй үгүй юу? Хэрвээ байдаг бол яаж гаргаж ирэх вэ? Тэрэн дээр нь бид нэр зөвлөгөө хүн төлбөргөө өгнө. Дээрээс нь ивент дээр маань ирээд тэрбум сэтгэлгээний талаар, бизнесийн сэтгэлгээний талаар, хувийн сэтгэлгээний талаар мэдэж аваад хуваалцаад бидний workshop ивент дээр ирцээд тэр ажиллаж байгаа практик ажлуудыг хийгээд үзгээрээ та нар маргаашийн тэрбумтан гэдэг зүйл маань тийм ээ өөрийн сэтгэлгээний талаар ярьж ирсэн юм биш үү? Би ч гэсэн маргаашийн тэрбумтан юм байна шүү дээ. Тэр итгэлээ аваад гарах тэр зүйлийг бид нэр хийдэг байгаа. Тэгээд энэс гадна бидний үндсэн хийдэг зүйл маань бизнес дээр бизнес дизайн, бизнес модуль, бизнес стратеги, бизнес маркетинг одоо юу гэдэг юм бэ? Систем гэдэг зүйлийг ерөнхийд нь нийлүүлээд бизнесийн систем гэдэг зүйлийг байгууллагатаар хийдэг байгаамаа. Бид нэр энэ зүйлийг бизнес дээр бодиттой практик дээр байгууллагатаар хийгээ явдаг юм аа. Тэгээд энэ талаараа та нартайгаа хуваалцаад явах болно. Ямар ч хэлсэн ивент дээр ч гэсэн энэ талаараа та нартайгаа хуваалцсан. Тэгээд манай багт BDD хард байгаа харагддаггүй мөртөө тий манай багтаа манай багийн үйл ажиллагаанд оролцоод явдаг маш хүчтэй тийм багууд бас байгаа. Тэднийгээ зурсган дуртах тийм ээ аудитын чиглэлээр хүний нөөцийн чиглэлээр Монголдо тий топ одоо 20 гэж яригдаад байдаг тэр байгууллагатай хамтарч ажилладаг залуучууд байдаг юм аа. Бид гурав тэрний зүгээр фронт ажиллаж байгаа залуучууд юм шүү тий. Тэгээд энэ манай байгууллагын манай ивентийн манай энэ лайваар хийж байгаа бүх үйлчилгээнүүдийг авахд манай багийн бүх үйл ажиллагаа үн төлбөргөө аваад явах боломжтой байдаг юм шүү тийм ээ. Удахгүй бид нар ингээд байгууллагатаар хийж байгаа системүүдээ яг бодит байгууллагатаар хийгдсэн зүйлүүдээ бизнес сэдвүүтэй хичээл болгоод маргаашийн тэрбумтан гэдэг группийн байдаг хүмүүстэй зориулаад цуврал хичээл болгоод оруулна. Энэ зүгээр нэг онл яригдахгүй энд практик зүйлүүд хийгдэнэ. Магадгүй таны бизнест шууд буухаар, магадгүй таны бизнес санаа болох зүйлүүдийг ч хүртэл энд яригдах үүсгэх аргагүй. За хоёрт нь нэг та Моникагийн багийн за тийм энэ дээр хариулт өгсөн дээр бид
Моника Бацух гэдэг буюу тасалжуулалтын актем гэдэг багтай байсан. Бид хэд тэдний багийн одоо нэг бүртгэн хэсэг байсан. Тэгээд энэ манай US Улаанбаатар онцгойн сошиал гэдэг ивентэд оролцож исэн бүсгүй байна. Ямар ч гэсэн баярлалаа. Ийм асуудал байсан. Бид нэр Улаанбаатарын онцгойн сошиал гэдэг зүйлийг тасалжуулалтын актемийн нэрэн доор хийдэг байсан. Unlock Mindset Workshop гэдэг ивент маань болохоор бидний тусдаа бидний өөрсдийн инновац, know how тэ одоо юу гэдэг хэлж болох тэр оюуны өмчөөр хийгдэж байгаа зүйлүүд байгаа юм аа. Бид нар Моника Бацух буюу одоо тасалжуулалтын актемийн оюун бүртгэн байгаа болсон байгаа. Тэгэхээр энэ яриагаа одоо ингээд та нар одоо ойлгосон байх ямар ч гэсэн баярлалаа. Тэгээд энэ ташаанд ирэхэд Моника Бацух болоод тасалжуулалтын актемийнхаа баг хамт олонд маш их талархаж явдаг бас хэлхэн зүйтэй авах тийм ээ. Бид нэр бас тэдний тэр их хүмүүсийн хүчтэй одоо соёл хүчтэй одоо юу гэдэг мэдлийн цаг бүрээр бас өөрсдөө цэнгэлж авсан үе байгаа. Энээс хойш бид нэр өөрсдөө цэнгэлээд явдаг тийм тусдаа баг хамт олон шүү гэж бас хэлхэн зүйтэй баха. Ямар ч байсан тасалжуулалтын актемийнхаа баг хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Амжилт хүсье. Бид нэр ч гэсэн цаашид тасалжуулалтын актемийн баг хамт олонтой хамтраад юм хийж үүсэхгүй мэдэхгүй байна. Гэтэ ямар ч гэсэн бид нэр өөрсдийн гэсэн алсын хараатай өөрсдийн гэсэн байгууллага болоод хөө хөндөөх үнцэнтэй тийм хамт олон байгаа учраас өөрсдийнхөө алсын хараагаараа орон нутгтаа ялангуяа бизнес эрхэлж байгаа жижиг дунд бизнесийнхаа удирдлагуудад энэ тэр гомдонгийн сэтгэлгээ, маргаашийн тэр гомдонгийн сэтгэлгээ гэж юу байдгийг энэ талаар өндөр бүргөө хуваалцаад явахыг хичээж байгаа ийм залуучууд байгаа шүү. За энэ бас за баярлалаа. Хариулт нь ямар ч гэсэн баярлалаа. Тэгээ хариулт авч чадсан гинэ. Тэгээд энд нэг за үүссэн дээр хаа тий. Одоо юу гэж ийм утгатай үг хэлж байна. Чамаас дор хүмүүс чамааг ярьдаг. Чамаас илүү хүмүүс чамааг ярихтай мантай байдаг. Та нарт амжилт хүсье гэнэ. Баярлалаа тэгээд тийм ээ. Үнэн байдаг. Бид нэр хүмүүсийг хүн ярих тийм ээ. Тийм завгүй хүмүүсээ бид нэр ирээдүйд олж харсан алсын хараатай бидний ирээдүйд бүтээх хүн цэнтэй тийм хүмүүс байгаа. Тэгээд ямар ч байсан энэ зүйлээ хэлээд дахиад тасалжуулалтын актем гэдэг зүйл биднээс тусдаа мундаг хамт олон байгууллага байдаг юм шүү. Бид нэр тусдаа гроу тимийнхэн байгаамаа. Бидний үйл ажиллагаа юу нэг хэд хэдэн хэсэг байдаг. Ивент хийдэг. Ивент маань Unlock Mindset Workshop ивент байгаамаа. Workshop маань практик ажил хийгдэнэ. Таны бизнес сэтгэлгээнд, хувь хүний сэтгэлгээнд практик яг ингээд дасгал ажиллаад тэгээ өөр төрөө олон бизнес дээрээ буулгаад авах тэр зүйлүүдийг ярьдаг, хийдэг. Дээрээс нь санхүү, аудит, татвар юу гэдэг танаа санхүүтэй холбоотой юу болохоор манай ивентээс хөдөлгөөн авах боломжтой. Дээрээс нь хүний нөөцийн талаар тэр тусмаа ISO 2000 тийм ээ. Энэ маш чухал стандартын талаар хүний нөөцтэй холбоотой мэдээллийн талаар та нартайгаа бас үн төлбөрөөр хуваалцах болно. Дээрээс нь бизнесийн байгууллагын системийн талаар бас бид үн төлбөрөөр нийгэмд дээр хуваалцаад мэдээлэл болоод өгнө. Тэгээд цуврал болоод хамгийн ихний цувралаа байгууллагын соёл болоод байгууллагын бүтцийн талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Аудит татвар те юуны талаар санхүүгийн талаар нэгтлэн одоо юу гэдэг небо одоо юутай холбоотой тэрнтэй санхүүтэй холбоотой бүхэл мэдээллийг бас манай энэ 11, 12 болох ивент дээр та нар бизнес дээр тулгараад байгаа асуудал дээр хариулт аваарай. Мөн хүний нөөцтэй холбоотой асуудлыг мэрэгчлэнгүүдээс манаас зөвлөгөө аваарай. Тэгээ бизнес систем гэж юу байдгийг бэ? Манай бизнес одоо систем хэрэгтэй мүү гэж одоо асуулттай байгууд манайд хүрээд манай ивент дээр хүрээд бид нэр та нарт энэ зүйлүүдийн талаар тодорхой мэдээлэл өгөөд воркшопоо практик ажиллаа та нартай хийгээд явахаар та нар хариулт амьдчилсан олж авна. Тэгээд ивентийнхаа талаар дахиад нэг зар өгөх юм ээ. Манай ивент маань урт цагааны хой тал байрлах, чанга хой тал байрлах аз ресторан гэдэг рестораны нэг давхарт 10 сарын 11, 12-ны 10 цагаас 13 цагийн хооронд 2 өдөр дараалаад явах ивент байгаа шүү. Таксийн хувьд 50,000 төгрөг байгаа 2 өдрийн. Тэндээ маш олон сонирхолтой зүйлүүдийг багтааж өгсөн байгаа. Ямар ч байсан та хэд манай ивент дээр хүрэлцэн ирэхэд харамсах зүйл байхгүй гэдгийг бол одоо амардан хэлье. Бид нэр системийнхаа зүгээс, санхүүгийнхаа зүгээс, хүний нөөцийн зүгээс энэ зүйлүүдийг та нартайгаа өргөн дэлгэр тийм ээ. Бодит амьдрал дээр хэрэгжүүлж болох зүйлүүдийг хуваалцах болохоор та нар маш сэтгэл хангалуун
байна гэдэгт бол итгэлтэй байгаараа. Яагаад энэ зүйлүүдийг нэмж оруулсан бэ гэхээр өнгөрсөн одоо 9 сард 10 хоногийн турш Дорн таймгийн хачаа болсон хотод тийм ээ бизнес системийн талаар ярихаар тулгамдж байгаа асуудал нь Дорн таймд юу байсан бэ гэхээр зөвхөн Дорнт гэхгүй л дээ ер нь Монгол улс дээр тусмаа дэлхийд тэр хаяараа дэлхий дээр бизнес хийж байгаа үйл ажиллагаа эрхэлж байгаа бүхэл байгууллагуудад тулгамдж байгаа асуудал нь нэгдүгээр хүний нөөц байгаа, хоёрдугаар санхүү байгаа. Тэгээд тэрнийг нь хэрхэн авч явах вэ? Тэр байгууллагын бүхэл бүтэн системийн талаар асуудлууд хөндөгдөж яригддаг юм аа. Энэ талаар бид нэр та нарт ивент дээр ирсэн хүмүүстэй бас амжихан маш гоё зүйлүүдийг, маш тодорхой зүйлүүдийг, маш дэлгэрэнгүй зүйлүүдийг та нартайгаа хуваалцах. Та маань 10 сарын 11, 12, 10 цагаас 1 цагийн хооронд болох ивент тийм үү хүрэлцэн ирээрэй гэж та нараа урьж байна. Такс нь 50,000 төгрөг байгаа. Энэ бол бизнестэй болоод хувь хүнд өөртөө оруулах чаа хөрөнгө оруулалт болохоор маш багахан мөнгө байгаа, төлбөр байгаа. Тэгээд энэ зүйлүүдийг та нар маргаашийн тэр пунктан болоод хувирах тэр системийг та нар аваад бизнесээр буулгана гэдэгт итгэлтэй байгаарай гэж одоо хүсэж байна. Тэгээд ерөнхийдөө өнөөдрийнхөө ивент маань одоо ингээд ямарч байсан өндөрлөх тийшээ хандж байна. Тэгээд аяа маань уучлаарай ивент хэлчих. Тэгээд бид нэр нэг офсоосоо гараад энэ том гэдэг кофе шоп гэж хэлнэ тийм ээ. Энд орж ирээд өнгө болохоор ингээд ярилцсан нилээх дуу шүү ихтэй болохоор бусадтай саад болохгүй гэж аяархаа ярьчлаа. Ямар ч байсан бидний орчин ч гэсэн сайхан юм байна. Та нартай ингээд кофе уунгаа ивентийнхаа талаар, багийнхаа талаар бид нэр хинбэ тэг ямар ивент зохион байгуулалтыг маргаашийн тэр пунктын гэж юу байдгийг тэр талаар ингээд физикал хугацаанд хуваалцах маш таатай байлаа. Та нар маань энэ ивентийн талаар мэдээллийг бусадтай хуваалцах хүсвэл энэ лайв маань шеэр хийгээрэй, лайк дараарай тийм ээ. Улаанбаатарт одоо бизнес эрхлэх гэж байгаа, бизнес эрхлэхэд одоо аргаа олохгүй зовоод явж байгаа тийм ээ. Мөнгөнөөд явж байгаа тийм залуучууд эсвэл бизнес эрхлэгчд байвал энэ лайвыг маань хуваалцаараа шеэр хийгээд санал болгоод меншн хийгээд яваарай гэдэг зүйлийг л одоо хүсэж байна. Тэгээд ямар ч тач манай багийн гишүүдэд маань одоо саналаа хуваалцах зүйл байвал одоо хэлээс ингээд өнгөрчээ дөө ерөнхийдөө. За ямар ч гэсэн та бүхнийг энэ лайваараа хүрээд ирээрэй гэж. Тэгээ амралтын 2 өдөр байгаа юм шүү те. Та нар зүгээр цагаа зохицуулаад 10 цагаас 1 цагийн хооронд хүрээд ирэхэд тийм ээ. Бизнес системийн талаар дээрэс нь санхүүгийн талаар байгууллагын санхүү аудит татвар тийм ээ юу гэдэг хүний нөөцийн талаар мэрэгчлэтнүүдээс зөвлөгөө аваарай. Тэгээ бизнес үйл ажиллагааг хэрхэн явуулдаг тэр системийн талаар хамгийн анхны өвдөл болох байгууллагын соёлыг цаашдаа хэрхэн бий болгох, байгууллагын нөөцийг хэрхэн бий болгох, танай байгууллага нэгэн үүсчихсэн бол ямар бүтэц зохион байгуулалт хэрэгтэй байгаа тийм ээ. Тэр талаараа ямар ч хэсэг мэдлэгтэй, мэдээлэлтэй болоод бизнесээр хөрвөл хэмжээний юу гэдэг одоо ур чадвартай болоод манай юунтээс буцнаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд энэхүү юунтэй одоо дуусгав тийм лайваа хийх дуусгав. За тэгээ баярлалаа. Өрөө тэмээ өсгөр байлаа. Баярлалаа. За баярлалаа.